Хотын зохиолчдын маань ард түмэндээ илгээх загтал гэсэн энэ загталд гарын үсэг зурсан олон сайхан эрдэмтэн зохиолчдын дунд чэд орж очоо гэсэн энэ гарын үсэг тодхноор дурайж байна. Энэ хүм яг энэ хөттэйгээ зэрэгцэн суугаад нийгэм эрчтэйгээр хувьсаж нийгмийн үзэл санаа, үнэт санаа бүхэн өөрчлөгдөж байсан. Тэр өөрчлөлтийн цаг үед бид Монголын оюун санааны тулгуур баг нь болсон хүүхдийн хүмүүжил, Монгол хүүхдийн зан суртахууны талаар дөрвтэй арга хэмжээ авахгүй бол энэ эрен, энэ нийгэм задрахын цагт бид нар Монголоо алдан шүү гэдэг анхааруулгыг л олон хүмүүстэй хамт өгчээсэн байна. Одоо энэ цаг үед харин бид нар ямар байгаа вэ? Монгол хүүхдийг бид нар ямар зохиолоор хүмүүжүүлж, Монгол хүүхдийн оюун санааг бид нар ямар үзэл бодлоор цэнэглэж байгаа вэ? Бас л эргэж харахаас аргагүй байгаа. Тийм болохоор энэ уриалга одоо ч гэсэн хүчнэтэй гэж бодогдож сунаа. Монголын нийгэмд утга зохиолын соён гэгэрүүлэх үүргийг орхигдуулсаар 3 үе өнгөрчээ. 3 арав нийтэртэй хүүхдийн сэтгэлгээ, хүмүүжил, ёс суртахуун, соён гэгэрлийн орон зай орхигдож, үндэсний онцлог, өв соёлоо үл тоож харьцсан үе давхарга бий болох аюултайг ойлгосон зохиолчид маань л ард түмэндээ сэрэмжлүүлэхийг оролдож байжээ. Үнэхээр соён гэгэрэл өв уламжлалын их орон зай орхигдсон юм. Өнөөдөр болоод алстаа Монгол үндэстний амин чанарыг сулруулах аюулыг анхааруулан сэрэмжлүүлсэн зохиолчдын нэг нь Монгол улсын гавьяат багш, хүүхдийн зохиолч Чойжвийн Дорж Гочоо байлаа. Түүх ингэж эхэлсэн юм. 1969 оны 100 Төв аймгийн Лүнс суманд соёлын үрийг тарихаар нэгэн залуухан сэхэтэн нүүж ирлээ. Монгол хэл уран зохиолын багш 5 ангийг удирдан өөрийн гэсэн арга барилтай хамт олондоо нэр хүндтэй багшлахын хажуугаар 1974 онд Баавгай дуусна нэг үл нэлх ногооны үнэр туужа хэвлүүлээд байтал Монголын зохиолчдын хорооноос дуудаж хүүхдэд зориулсан уран бүтээлийн их дүнэлж зохиолчдын хороонд татан авах тухай ардын боловсролын яам аймгийн удирдлагад санал болгосонд аймгийн удирдлага харин ч өрсөн 100 мод сумын 2 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр томиллоо. Анх би 69 онд ангаах ухааны дунд сургууль төгсөөд Лүнс суманд хуваарлагдсан. Тэгэхэд энэ Төв аймгийн лагераас ачааны машин дээр Дорж Гочоо багш гэдэг айл нүүх гэж байна гэд би хүнээ сонссон. Тэгээд тэр айлд очиж уулзсан чинь оройхон хөдлөн гэдгсэн. Тэгээ оройн яваадсан чинь ачааны машин дээр суугаад тэгээд нэг охинтой тэгээд гурвуулаа би дээр ачааны машин дээр сууж Лүнс суманд очисоо. Тэгээд Лүнс анх тэгж одоо эднэртэй танилцаж одоо тэр гэр бүл энтэй нь бол одоо 40 гаруй жил битэр одоо найзалсан. Тэгээд Чойжвийн Дорж Гочоо гэдэг хүн бол 1946 онд Өвөр Хангай аймгийн Бүрд суманд Малчин ардын гэр бүлд төрсэн ийм хүн байгаа юм аа. Тэгээд Чойжвийн Дорж Гочоо бид хоёр 1974 онд оны 8 сарын 25-нд хоёулаа нэг нь Төв аймгийн Лүнс сумаас, нэг нь Төв аймгийн Алтанбулаг сумаас дуудагдж энэ шинээр байгуулж байгаа 2 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр хоёулаа томилогдоод 1974 оны 8 сарын 25-ны өдөр нэгэн залуутай нэгэн өрөөнд суух юм завшаан тохиолдсон. За энэ хүн бол Монгол хэлний багш. За би бол хим биологийн багш. Тэгээ бид хоёр одоо хамтраад хичээлийн эрхлэгч боллоо гэдгийг мэдээд нэг өрөөнд орсон. Тэгээд одоо биеийнтэйгээ анх танилцсан юм да. Дорж Гочоо багштайгаа анх төгтөөгөө 1973 оноос эхэлж хамтарч Төв аймгийн Төвийн 8 жилийн дунд сургуульд анх байгуулагдахад тэнд ажиллаж байгаад дараа нь 76 оноос захирлаар Төвийн 8 жилийн дунд сургууль захирлаар ажиллаж захирлаар ажиллаж байх энэ хугацаанд надыг хүмүүжлийн эрхлэгчээр дэвшүүлэн хамт ажилласан юм аа. Авьяас ба хүүхдийн гэрэлт ертөнц түүнийг зүгээр байлгасангүй.
1976 онд нар өгцсөн зам туужа бичээд эхлээ. Зохиолчдын хороонд сэтгэл тэмүүлсэ. Харин аймгийн боловсролын хэлтсээс 2 дугаар сургуулийн захирлаар дэвшүүлэн томиллоо. За 30 өгшин маань үнэхээр удирдах авьяастай. Аливаа хамт олныг зөв зохион байгуулж, зөв сайхан удирдан чиглүүлж, үнэхээр хамт олонч ийм багш байгаа юм. За багш маань одоо бид тэр хамтран одоо ажиллаад одоо олон жил 30 жил бид тэр хамтарч ажилласан. Хамгийн гол нь хүн чанараараа л их сайхан хүн. Хүнтэй сайхан нөхөрлөн, сайхан ярин, бүгдийг сайхан цэвэр цэмцгэр байлгана. Тэгээд одоо чойжбанд орж чавал сургуулийн дотор гадна тал сайхан байх ёстой. Тэгээд хүүхдүүд маань гоё хувцаасан байх ёстой. Багш нар маань цэвэр цэмцгэр сайхан байх ёстой. Энэ дундаас бид хамгийн гол нь ард түмэнд соёлыг түгээн, сургууль гэдэг бол нийт ард түмэнд соёлыг түгээх байгууллага. Манай багш нар сайхан хувцал, эрт босч бай, сайхан ажлын төлөө зүтгэлтэй вэ гэж ингэж ярьдаг. Нэгэн зорилгын төлөө, нэгэн нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн уриаг бол яг бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадсан. Ер нь аливаа одоо байгууллагын удирдлага сайн байх юм бол тухайн одоо байгууллагын нэр төр, хамт олонных нь ажил үйлс, ахуй амьдрал нь үргэлж өөдөд дэше байдаг. Энийг л бодит амьдрал бол манай захирал яг харуулж чадсан. Манай энэ хамт олон бол сурагчид тэр, багшид тэр нэгэн шинээр байгуулагдсан учраас хүүхдүүд нь татдаас ирчихсэн. Багш нар нь бас татдаас ирсэн. Тэгээд олон хамт олон дотор ажиллаж байгаа ийм шинээр бүрдсэн хамт олныг бүрдүүлэхэд бол бас тэр хүний их ур ухаан, уйггүй хичээд зүтгэл ийм гарч байсан гэж боддtiin. Боловсролын хэлтсээр гүйж ирэл хамгийн сайн багш хаанаас ирж байна уу? Хамгийн сайн багш хаа байна уу? Манайд сайн багшлогоороо за тэгээд одоо намайг л одоо ах мандгаа гэдэг байсан. Ах мандгаа минь найз минь сайн багш надад хэрэгтэй байна гэж ингэж л өгүүлж явдаг, ингэж л явдаг. Багш нар зөвлөгөө өгөхөд их дуртай. Төвгөр чурахгүй бид нар сургуулийн багш нараас халиад Төв аймгийн Баянцхан сумын дунд сургууль, Сөмбөр сумын дунд сургууль, Батцанбөр сумын дунд сургуулиуд зөвлөн туслах групп ажиллуулж багш нарын 4-5 багштай сургуулиуд их урьдаг. Тэгээд нэг очиод 1-2 хоног одоо хичээлдэн суугаад, хичээл заагаад, сургалт явуулаад ингэж явуулахад багш нар их үр дүнтэй, их сайн ажиллуулаад байна гэж ярьдаг. Манай хүн одоо их л нөхөрсөг хүүхдийг их сайхан мэддэг, сайхан зантай, уур уцаар байхгүй, ямар нэгэн ажлыг хийхдээ төвөгшөөдгүй, ер нь оногдсон өөрийнхөө ажлаа маш хөнгөн нэр хүндтэй хийдэг юм хүн байсан юм аа. Тэгээд энэ чанараараа Монгол улсын гавьяа тогшоолсон жинхэнэ одоо үйл ажиллагаа зохион байгуулах арга барил одоо тэр хүний байж байгаа зан заншил гэдэг бол ер нь үнэхээр Монгол хүнд байгууштай сайхан зан заншил байсан да. Бид нар ажиллаж байхдаа багш нарыг бол багш нар сурагчид эцэгтэй одоо хамтарсан гэрээ байгуулж анги удирж байгаа багш нар бол ингээ хамтар тэр ажлын дүгндэг. Түүнээс гадна одоо сургуулийн одоо хамт олон намар одоо хүүхдүүд амраад ирэхтэй зэрэг нь хүүхдүүдийг тайлан хамгаалуулдаг. Юу хамгаалуулах зэрэг энэ зуны амралтаар хүүхдүүд одоо юу хийсэн байна, юу сурсан байна, сайн сурсан байна уу, тарай ногоо тарь сурсан байна уу, эмнэг хангал сурсан байна бүх юугаа одоо тайлан тавьдаг. Тэгтээ айн гүрээр Үүний зэрэгцээ хамт олонны эвсэг ур амьсгалыг бүрдүүлж, багш нарын ажиллах, хөгжих ахуй нөхцөлийг бүрдүүлэхэд хүч тавин ажилласнаар доржгочид захирлын хариуцсан сургууль нь аймагт 8 удаа эхний байранд шалгарч, улсын хэмжээний 600 сургуулиудаас ажлын чанар, үр дүнгээрээ алтан үсгийн үнэмлэх гардан авч байлаа. За Зуумд сумын 2 дугаар сургууль 10 жилийн 2 дугаар сургуулиуд тухайн үедээ аймгийн тэргүүний хамт олон болж чадсан. Математикийн гүнзгийрийн сургалт, тойргийн сургуулиудаа зөвлөн туслах баг ажиллуулдаг. За багш нарын дунд онооторлон зохион байгуулдаг зэрэг ажлууднууд аймгийн хэмжээний туршлагыг бол дэлгэрүүлэхээр ийм сургууль байсан. Бид архитект явн тэмцээнд оролцсон 82 сургуулийн багаас 1979, 1981 онуудад 1-2 дугаар байрч шалгарч, багаар зөвлөлт холбоот улсын архитект цусан дамарч,
Сурлагын амжилтад тогтмол 90%-аас дээш. Сургалтын чанар 35-аас 40% үнэлэгдэж, улс аймгийн хэмжээнд заавал нэвтрүүлэх тэргүүн туршлагын эзэд болон зарлагдж байлаа. Төв 10 жилийн 2 дугаар сургуулийн дуршлагыг одоо аймгийн хэмжээнд нэвтрүүлэх. За боловсролын яамнаас бол одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр одоо сонин хөвлөлтөл бичигдэж байсан, яригдж байсан. Ингээ манай 30 өгшин гоё бол маш ихээ. 1991 оны 3 дугаар сарын 1-нд зүүн дэлгэрийн олон зүүн хөдөлмөрчдийн хүсэлтээр Дорж Гочоог тус багт баригдах 100 модын 4-р сургуулийн захирлаар томилон ажиллуулжээ. Захирал багшд маань хүсэлт ирүүлсэн байсан. Манай сургууль шинээр байгуулсан сургууль ирж таажтаач сургуулийг зохион байгуулж гэж. Тэгээ энэ хүсэлтийг хүлээж аваад байж байтал мөн аймгийн тухайн үеийн анх дугаар 5 жил гэдэг сонин байсан. Энэ сонинд урилга нийтүүлсэн байсан. Энэ хорооны хөдөлмөрчид. Тэгээд тэр урилгыг хүлээж аваад 1991 оны 2 дугаар сард аймгийн боловсролын эцсийн даргын тушаал гарч энэ сургуулийн захирлаар томилсон байдаг. Зарим одоо дарга захирал нар бол томилогдож зарим хүмүүс болохоор зэрэг одоо ингээ ажлын шаардлагаар ингээ томилогдож эднэр ирж байдаг бол энэ доржигчоо захирал маань ард түмний хүслээр ард түмний цаашаал хүсэлтийг дэмжүүлээд үнэлэгдүүлээд ингээ ард түмэн урагджээж одоо энд ирж ингээ захирлаар ажилласан явдалд бол бид нэр их таатай байна. Энэ хүн бол маань тэр хүслийг ч гэсэн хүндэтгэж үзэж маш сайн ажиллаад энэ сургуулийг улс аймагт нэр хүнд нь түгээсэн ийм одоо мундаг сургууль болгосонд нь бол баяртай байдаг юм аа. Тэгэхэд би боловсролын хэлтсэд ахлагын цаар ажиллаж тэнд анх аймгийн югаар бол нэг 168 хүүхдийн сургууль байгуулахаар болж тэрийг одоо энэ арай бага байна гэж би хөөцөлдөж байгаад 320 хүүхдийн сургуулийн барилгыг бариулж тэнд одоо ажиллах болсон юм аа. Тэгээд захирлаар томилогдоод энэ сургууль зөвхөн суурин тавигдсан 1-р давхрынхын үрдэг хийгдэж эхэлж байсан ийм үед түүнийг ажлаа хүлээн авахад тус сургуулийн барилгын ажил дөнгөж эхэлж байлаа. Энэ үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжих нийгмийн шилжилт явагдаж байсан тул сургуулийн барилга болон тус багийн нутагт баригдаж байсан халуун усны барилгын хөрөнгө оруулалт зогссон байлаа. За би тэгээд өнөөдрийн энэ өндөрлөөс ингээд бодоход энэ сургуулийг одоо стол ахвалчтай самбаатай сайхан мундаг захирал маань ард түмний иргэдийн одоо хүсэлтийг хүлээж авч ингэж босгосон доо гэж. Яг манай сургуулийг байгуулагдчих одоо баригдаж байх үед зүүн дэлгэр багийн халуун ус гэж одоо халуун усны нэг барилга баригдаж эхэлж байсан. Тэгээд энэ халуун усны барилга бол одоо ч ер нь 30 жил шахуу одоо нэг балгас болоод баригдаж амжаагүй. Хэрвээ манай сургуулийн энэ захирал маань биш өөр нэгэн хүн байсан бол энэ сургууль маань одоо нэг давхранд баригдсан тийм балгас болоод үлдэж болцшгүй байсан болов уу гэж бас би боддгийг. Улс орны хэмжээнд шаардлагатай тэр ширээ сандал энэ сургуулийн дотоод хэрэгчид гадаад хэрэгчид явах ийм зүйлүүд бүгдийг сурвалж судалж барилгын компаниуд тухайн үед бас хэдийгээр юу байдсан зах зээлийн нийгэм шилжчихсэн улс орон хүнд байсан учраас материалын од цовор цааш нь явуулахад их зүйсэн. Ер нь хөөцөлтгөө сайтай хөөцөлж байжл тэр дарга цэрэгтийн юмнаас чинь сан хөөцөлтийг л ярьж хэлж ойлгуулж яахгүй бол сан хөөцөлт ер нь хэцүү байдаг байлээ шүү дээ. Олдохгүй. Багш бол одоо тэрийг чинь бол сайн ойлгуул удирдлага улсуудтайгаа зөв ярилцаж ойлголцсон үндсэн дээр л одоо энэ сургуулийг өвдөн татаж ийм зэрэгт амжилтанд хүрсэн юм да. За түүнээс гадна уурын зуух халаалтын энэ одоо уурын зуух нь одоо бас тоног төхөөрөмжтэй хэцүү. Энэ тэндээс одоо сургалал хуучныг чуучин гэлтгөө нэгийг ч нэг гэхгүй одоо энэ тэндээс ёстой л өөрийнхөө авахалж сан байгаараа сургалж ингэж одоо уурын зуухаа бас тоног төхөөрөмжөөр хангаж байсан. Би зүгээр ганцхан жишээ хэлье. Энэ цонх ерөөсөө ямар ч цонхны шил байхгүй. За тэгээд суралжлаад судлаад байсан чинь Багнуурт нэг
авдар шийднийг байгуулахт байна гинэ гэж. Тэрнийг аж ахуйн эрхлэгчтэйгээ багнуураас нэг авдар шийд ацраад тэгээ нэг авдар шийд бол тэгээ тэр чинь ирэхээр их хагарахад амгэрхийтэй нөгөөд улсуудын хэрэгж жугаад үлдсэн юм газар авдар шийд. Дахиад хүрэхгүй болоод одоо яах вэ гэж дарханд нэг авдар шийд байна гэж дуулаад хоёудаа явна тийшээ шийд ацрыг гээд. Тэгээд дарханд очиод нэг одоо би байгууллага гэрэн сандгүй юм нэг байгууллага дээр очиод яцаа шийд байна. Гэхдээ манайд одоо энэ борлуулах шаардлагатай хэдийн хэвс байгаа. Энээс та нар одоо бас та нарт өгмөр байна. Тэгээд та нар энийг авч хэрвээ хэвс авч борлуулах юм бол тухайн байгууллага басад борлуулалт хийх. Тэгвэл одоо шийдээ өгье гэдэг. Тэгээд бид нар нэг 6-7 хэвс одоо шийд авахын тулд аваад нэг шийд авчих. Тэгээд 9 сарын 10 гэхэд энэ байрныхаа одоо бүх цонхыг шийдэж дуусгаж байсан. 90-ад онд одоо Сорсон сангийн юг мэддүү байсан манай захирал мэдж олж аваад тэгээ 2001 оны төгсөлд нь харьяалагдаж тэгээд өөрснийхөө номын сангийн юг хөрөнгө оруулалтыг хөөцөлдөж олж аваад тэгээд энэ тойргийн сумдуудынхаа юг бас харьяалагддаг. Одоо номоор хангаж баян цагаан, баян сэргэлэн энэ төвийн 8 жилийн сургууль энтерт одоо харьяалагдаж олж өгч байсан. Сургуулийн байранд хичээлийн шинэ жилээ амжиж эхлүүлэхийн тулд тэрээр Хавар, Зун, Улаанбаатар дархан хотууд руу 68 удаа явж, захирал, нярав, зарим үед ачигч, буулгагч болж, санаа нийлсэн хамт олонны дэмжлэгээр идэвхжүүлэн зүтгэсний эцэстээ мөнгөн хонхож ингэнэж хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулиа ашиглалтанд оруулж чаджээ. Дорж гочоо захирал тэр өдрөл нэг санаа зовх зүйлгүй бүтэн нойртой хонсон гэдэг. Одоо манай 4-р сургууль сүүлийн одоо олон жил сургалтынхаа чанараар сургуулийн одоо 10 дугаар анги төгссөн төгсөлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр ихтэй сургуульд орсож байгаа хүүхдүүдийн шалгалтын үнэлгээгээр аймагтаа 10 хэдэн жил тэргуун баярыг эзэлж байсан. За энэ бол манай Гочоо багшийн маань ажлын амжилт, Гочоо багшийн маань ажиллаж исэн сургууль хүмүүжлэх ажлын баялаг дуршлаг, хамт олныг сайхан бүрдүүлдэг, хамт олныг ажилуулж чаддаг, сурагчдаа сайхан зохион байгуулж, сурагчдыг ч гэсэн сайхан сургаж хүмүүжүүлж, ингэж олон сайхан шамдрыг одоо багш маань төрүүлж гаргаж бид нар тэр хүүхдүүдийн одоо сайхан гаргаж ирсэн амжилтаар баярлаж бахархаж явдаг. Манай 98 оны одоо нийт 2 ангийн төгсөл 50 гаруй 60 хүүхдүүд төгссөн юм байна. Тэгээд бүгдээрээ математикийн улсаас анх удаа тестээр шалгалт авч ирсэн ийм үе. Тэгэхэд одоо ерөөсөө багш нараа маш сайн дайчлан ажиллаж, хүүхдүүдэд идэвхжүүлж, өөрөө маш сайн удирдуулж, маш сайн чадварлаг багш нарыг одоо авч ажиллуулж байсныхаа үр дүнд, өөрөө сайн удирдах байсныхаа үр дүнд одоо энэ сургуулийн хүүхдүүд маань анх удаа одоо улсад бүгдээрээ одоо онц сайн гэсэн үнэлгээг бол математикийн хичээлээр авч ийсэн. Тэгэхээр энэ бол энэ хүний одоо ажиллаж байгаа чадвар нь багш нараа яаж урамшуулж ажилуулж байсан, ямар сайн шилдэг багш нарыг ажилуулж байсан, тэр багш нартайгаа хамтарч яаж ажиллаж байсан, энэ хүний удирдах чадвар бол маш их юм а гэдгийг үзэж байгаа. Аймгийн хэмжээнд үргэлж эхний 1-2 дугаар байр, 2-3 дугаар байр тэрнээс доош юм явж үзээгүй. Ялангуяа бидний үед 10 дугаар анги төгсгч хүүхдүүдийг аймгийн боловсролын хэлтээс аймгийн сургуулиудаас одоо төвшин шалгалтыг зөвхөн сургууль өөртөө биш тусгай төлөөлөгч ашиж шалгадаг. Энэгээр бол одоо эсдийн ерөнхий шалгалтын дүн гаргадаг. Энэгээр бол аймагт 10 хэдэн жил манай сургууль тэргуун байр аймагтаа эзэлж байлаа. Ер нь тэр ерөнхий шалгалтаар бол одоо тун сайн амжилт гаргаж ажиллаж байсан. Түүнийхээ үр дүнд аймгийн одоо энэ ихтэй сургууль элсдийн шалгалтаар манай хүүхдүүдийн 90-с дээш хувь нь бүгд яг улсын сургууль авч ирсэн, улсын сургууль элсэж ирсэн. Энэгээр одоо их бахархаж одоо тэмдэглэж ингэж ажиллаж байсан юм аа. Энэ он жилүүдэд тэр өөрийн дурлан зүтгэсэн утга зохиол, тэр дундаа хүүхдийн зохиолын төрөлд амрах, унтах цагаасан илүүчил, хүүхдэд зориулсан тууж өгүүлгийг төр, нийгмийн алдаа дутагдлыг хошноор өгөөдөн шүүмжилсэн уран бүтээлүүдэд төрөвсөр байлаа.
За ингээд багш маань 2000 онд Улаанбаатар хотын ирээдүйн цогцлбор сургуульд гүйцэтгэх секретарь шилжин ажилласан. Шинэ захирал маань одоо ямар хүн байх юм болооч гэдэг юм уу, ийм сэтгэл бас төрөөл нэг иймэрхүү цаг хугацааны үед бас л намар нэг 8 сард багш нарын хурал эхэлдэг. Анх 30 багштайгаа танилцах гэж байгаа шүү дээ. Захирлын ажлыг аваад. За тэгээ багш маань гаднаас нэг тийм онгордуу нүдтэй өндөр улаан хүн орж ирсэн. Тэгээд сайн байцгаана уу, намайг дурж очоо гэдэг гээл танилцуулаад за багш нартайгаа танилцахад таатай байна гэж жирийн зүйлээс ярьж байгаа л хамгийн төгсгөлд нэг юм хэлсэн. Тэр миний сэтгэлд их гүнзгий үлдсэн байдгийг. За хин нэг хүнийг ажлаас хална сэлгэн гэсэн юм бол байхгүй. Ажлын мест бол найдвартай хадгалагдана. Тийм учраас бүгд одоо их итгэлтэй, өөртөө итгэлтэй сайн ажиллахыг та бүхнээсээ хүсье гэдэг үгийг хэлж исэн. Хүнд их урам зориг өгнө. Чи чадна, чи бүрж илүү хийж чадна. Чи хийгээд үз, чадна шүү чи гэж их урам өгж би тэр урамд нь зориг орж нийгмийн ажилтан хийж л. Тэгээд ер нь нийгмийн ажилтан бид нар чинь хүүхдүүдэд өглөө хүлээж авна. Тэгэхэд чинь нөгөө нийгмийн ажилтан менежер манай захирал чинь захирал гэхгүйгээр дорж очиж маань өглөө 7:30 гэхэд бараг 7-д ирчихсэн. Тэгэл 7:30 гэхэд л дээр өрөөнөөсөө гарч ирэл үүдэнд хүүхдүүдэд хүлээж авдаг цуг надтай нийгмийн ажилтан байхад цуг ингээл хүүхдүүдэд хүлээж аваад мэдлэл ингээ сайхан хүүхдүүдийг хичээлд нь орохт нь ингэдэг ийм сайхан хүн байсан. Манай сургууль дээр хүүхдүүдэд хүүхдийн зохиолчдыг урьж уулзалтууд хийжсэн. Тэгээ бид энэ хүнийг бас хүүхдийн зохиолч юм байна гэдгийг сайн харж мэдэж авчихсан. Мэдээж сайн уншигч бол ертөнцийг таних, өөрийн гэсэн дүгнэлтээ болох, оюун ухааны цар хүрээ бол байнга тэлэгдэж байдаг. Энэ том агуу их хөрөнгө оруулалтыг бас дөржигчийн багш маань сургуулийн маань хүүхдүүдэд хийж ирээдүйн хойч үе номд дуртай болгоход бас чиглүүлж өгч ирсэн юм байна. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Монгол улсын гавьяат багш Чожвийн Дорж Очоо гэдэг хүний намтар уран бүтээлтэй танилцж номын сангийн сан хөмргөөс түүний бүтээлүүдийг татаж авчираад үзэж суухад амьдралынхаа энэ хугацаанд ямар олон сайхан зүйлийг хүн бүтээж болдгийг, энэ амьдралынхаа хэрэгтэй бүх зүйлийг Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө зориулж босгодгийг, за мөн хүүхдийн төлөө гэсэн сэтгэл зүтгэл, оюун ухаан, авьяас бүхэн ямар урт удаан настай байдгийг л харж болохоор санагдчихэв. Зохиол судлалаар олон жил ажилласан эрдэмтэн профессор маань дүгнэхдээ бол ер нь хүүхдийн хэлээр тэр хүүхдийн дотоод ертөнцийг одоо өөрсдийнх нь яг тэр ярьдаг, хэлдэг, хэллэг тэр үйл хөдлөлөөр нь одоо гаргаж дүр бүтээдэг ийм одоо үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн өгүүлдгийн одоо мастер байсан гэж Дорж Очоог дүгнсэн байдаг. Энэтэй бол одоо санал яхахгүй нэг. Тэр хүүхдээ уран зохиолын дээжс дээр байсан тэр хөөрхөдөө дангаам гэдэг номыг өгүүлгийг би анх хүүхдүүдэд уншиж өгчээсэн багшийн. Тэгээ энэ гоё өгүүлгийг бол одоо өнөөдөр энэ дунд сургуулийн сургуульчгийн дээр агуулгад бол бас оруулаад өгүүлэх гоё юм байна. Би одоо багш хүний хувьд бол үнэхээр тэрний хөөрхөн хүүгийн тухай бусдынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй үргэлж одоо сайн сайхан болгоныг хийхийг мөрөөдөж хүсч байгаа тийм хөөрхөн дангаа хүүгийн тухай гоё өгүүлэг гэдэг байна. Чожвийн Дорж Очоогийн бичиж нийтлүүлсэн уран бүтээлийн жагсаалт дотор хүүхдийн уран зохиол салшгүй байр суурийг эзэлж түүний хийсэн бүтээсэн бүхэн хүүхдэд чиглэж байсан нь бол өөрийнх нь үзэл, итгэл, урамтай холбоотой. Яагаад гэвэл энэ хүн Монголын ирээдүйн төлөө өөрийнхөө чадах бүхнийг зориулъя гэж бодож тэр байтугай өнөөдөр ч гэсэн 2015 онд насан хутгийг олсон энэ хүний үзэл бодол, үнэт санаа нь үр хүүхдүүдээрээ дамжаад үргэлжилж байна. Дорж Очоо багш маань үр хүүхдүүд одоо 511 хүүхдээр дамжуулаад 511 одоо оюуны сургыг босголоо гэж би бол хэлнэ. Энэ бол одоо оюуны хөрөнгө оруулалт болж байна. Шууны сангасанд идэгдэх сувраг босгохоос өмнө Эрдэм номын гэгэн сувраг босгоё гэж бүтээе гэж мэрийжээ. Тийм ч учраас аавынхаа 32 жилийн ухамсарт амьдралыг зориулсан ерөнхий боловсролын сургууль түүний удирдах бий болгосон бүхнийг үргэлжлүүлж
100 модын 4-р 10 жилийн сургуульд 1.5 тэрбум төгрөгийн засвар тогтчлтыг хийж оюуны хөрөнгө оруулсан байна. Энэ л та бидний бахархаж баярлах ёстой зүйлсүүдийн нэг мөн гэж бодогдох юм. Яагаад гэвэл сайн аав байна гэдг нь өөрийнхөө үзэл санаагаар үр хүүхдүүдэд хүмүүжүүлж, үр хүүхдүүд нь Монголын ирээдүйн төлөө, оюуны төлөө сэтгэлээ чилээж байгааг ийм л нэг илрэл юм да гэж бодсоонаа. Миний хувьд багшаараа уран зохиолын хичээлийг заалгаж уран зохиолын хичээлээр дамжуулан амьдралын мөн чанарын тухай, урлагийн тухай, гооцын тухай олон сайхан зүйлүүдийг сурч авснараа бол би шавин юм. Дээр нь нэмээд би багштайгаа хамтарч ажиллаж, удирдлаганд нь ажиллаж ирснараа бол би хамтрагч юм. Өнөөдрийн хувьд бол би үр хүүхдүүдтэй хамтраад үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаагаараа одоо байгаа хүнийхээ хувьд бол маш их баяртай байна. Тэгээд багшаараа бол бахархаж байгаагаа дахин хэлэхэд хэлж байна. Ер нь Монгол хүний үг байдаг. Сайн явж байгаа хүний ард сайн эхнэр байдаг гэж үг байдаг. Энийг ч би бас найзаараа бол бахархаж явдаг. Лүн сумын эмнэлэгт байхдаа их хөрөгч баг эмчээр маш их олон хүүхэд их барьж авсан. Үнэхээр тэр энэ зав зайгүй сургууль дээр сургуулийн удирдах ажил хийн. Дээр нь хүүхдийн зохиол бичнэ. Дээр нь тэр одоо өшөө олон нийтийн 100 хотын депутат, аюул их тийм олон төрлийн хавсарсан ажил хийдэг. Ийм их олон ажлыг амжуулахад бол миний найз бол ард нь одоо бат тийм сайхан халуун уур амьсгалтай бүх ард талын дааж байдаг учраас энэ хүн бол одоо ийм амжилтанд бас хүрсэн байх. Одоо Монгол улсын гавьяа тогш хүртэл миний найз одоо ингэж сайхан арга ирийн дааж амьдралаа авч явсан. Одоо хамтран одоо тийм сайхан уур амьсгалтай амьдарч байсныг бол би бахарж яадаг. онд Төв аймгийн иргэдийн хурлаас Төв аймгийн 10 жилийн 4-р дунд сургуулийг Монгол улсын гавьяа багш Дорж Очоогийн нэрэмжит болгон хүндэтгсэнд туйлаас талархаж байгаагаа энд тэмдэглэн хэлж байна. Зочигсон ажилчдаа баярлаа. Манай сургуулийн гоё ялгаж үзсэн баярлаа. Хан мон дээр зураг. Манай сургуулийн гоё ялгаж үзсэн ах их нартай баярлаа. Ийм гоё орчин бүрдүүлжсэн баярлаа гэж хэлээ. Хүний сайхан нь дурсамжийг бүтээж, хүний сайхан нь ирээдүйг гэрэлтүүлж, хүний сайхан нь эрдэм мэдлэгийг бий болгож байна. Тийм ч учраас цаасан дээр мөртэй, цасан дээр мөртэй, ирээдүйд мөртэй, итгэлж мөртэй амьдрахын их урмыг бидэнд үлдээжээ. Маш их баяртай байна.